Hi guys, эргээд дэвшлэгтэй тавтай морил энэ удаа та бүхэндээ амлсан ёсороо хончин лавхагийн залруулга бичлэгийг та бүхэндээ үзүүлэх болно. За тэгээд бичлэг рүүгээ оцгоё. Би чамиг үнэхээр үзэн ядалгүй. Орой сэрэн болоод одоо тэгвэл шинэ болоод гэдэг. За минь сайн байцгаанууд гэхээр шинэ 7 хоногийн мэнд тэгээд та нар маань хичээл номоо сайн хийсэн бидтэй даваагаа ирэх тийм чинь гайгүй ирч хүчтэй байгаарай манайхаа дүнгиж даваагаа ирэх удахгүй баасан гариг тэгээд те юу болохыг мэдж байгаа хаг сайн бүтээсэн үү гэтээ буцаад даваагаа ирэх болно л доо. Гэтээ яах вэ хамаагүй тэгээд та нар энэ бичлэгийг автобусанд явж явах тааж үзчихэж магадгүй гэртээ байх тааж үзчихэж магадгүй ямар тааж энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд юу хүргэх вэ гэхээр би одоо хиний хончин лавгагийн бичлэгийг үзэнгээ борцог хайрах гэж байна. Манайх Монгол гэрт амьдардаг жирэл нэг айл байна. Тэгээд би айлын одоо хоёр дахь нь дараа 20 эрэхтэй дүүтэй. За. Ер нь бол өөрийгөө ингээд товчхон танилцуулчлаа. Одоо эргээд бичлэг рүү оцгоё. 7 хоногт би өөрөө мэдээгүй байж агаад хулгайч болсон байна. Тэ. Хончин лавга, хулгайч лавга, копи лавга, хогийн лавга, эдэрсэн лавга, мангар лавга, мал лавга болж хөрсөн байлээ. Тэ. Тэгээ энэ бүхний эхлэлийг хэн тавьсан бэ гэдгийг одоо угаасаа та нар бүгдээрээ мэдж байгаа тэр хүн угаасаа би өөрөө. Тэ. Тэгээд яаж энэ бүхнийг дэвэргэж юм бүр ингээд галт түүмэр утамай саагсан тийм түүмөр болсон бэ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэр бол IX-ч. Тэгээд IX-ч өнгөрсөн 7 хоногт яг эргэлт хийгээд стрим хийж явахдаа стримэн дундуураа одоо миний бичлэгийг одоо чамигийн бичлэгтэй харьцуулаад ингээд чамигийн бичлэгнээс нь аяыг нь ингээд хулгайлаад авцсан байна. За аяыг нь хулгайлж авах яах вэ? Гэтэ үзий яддгийн байж хулгайлж авлаа. Йоо надад бол сонин санагдаж байна. Үнэхээр амар энэ үзий яддаг гэчээ таашаа энэ одоо ингээд захын нэг хөдөөний баачка манай чаймыг ингээд муулж болдгийм үү? Би найзыгаа өмөрч ийн гэд үжил бодлоо олон түмэнд түгээс нь бүр амар ингэж яваад бүр түүмэр асаад би ч өстө хулгайч болж хөөөрсөн. Тэгээд энэ бүхэн дээр залруулга хийх гэж байна. Бүх зүйлийг одоо шинэ 7 хоног ихсэн юм чи бүгднгийн цэглээ энд яг одоо энд бүгднгийн цэглээ тийм болохоор та бүхэн бичлэгээ дуустлаа хамт байгаараа тэгээд угаасаа энэ бичлэгийг дуустлаа үзсэн хүмүүс миний яг юу ярихыг ойлгож магадгүй ойлгохгүй ч гэж магадгүй. Гэтэ би энэ бичлэгийг хийхгүй бол угаасаа эвгүй байна. Би гэтэ энэ бичлэгийг хийгээгүй 2 сар болцсон байна. Бүх зүйлийг тайлбарлаагүй 2 сар гүрийсэн ч гэсэн энэ бүхэн улам эвгүй зүйлийг төрүүлсэн байна хүмүүст. Тэгээд IX-ийн хэлж байгаагаар бол чаймын миний толгойд түрээсгүй амьдарч байгаа гэж ярьсан. Яг үндэ миний толгойд түрээсгүй амьдарч байгаа ганцхан хүн байгаа. Тэр нь бол энэ байна. За болсон заяа. Тэгээд тэр хулгайд алдагдсан одоо миний хулгайлсан гэдэг байгаа тэр дуу ганцхан чаймыг худалдаж авдаг чаймыг л ашигладаг дуу гэж IX-ч тайлбарласан. Гэтэ sorry YouTube дээр огт байхгүй гэж ярьсан шүү. YouTube дээр огт байдгүй гэж ярьсан. Гэтэ YouTube дээр байдаг байхгүй. Яагаад би сайн мэдээд байна гэж. Яагаад гэвэл би YouTube дээр яг энэ аяын эзэн бүр ингээд энэ ай чинь бүр зүгээр айлч биш бүр дуутай заяа. Тэгээд тэр дуучныг ингээд сонсдог байхгүй. Яа сүс гэдэг. Одоо энд харуулж яг хальт ингээд дуугийн та нар сонсгоо заяа. За энэ бол копирайт байсан сонсож болохгүй заяа. Тэгээд миний ашигласан энэ болохоор инструментал гэдэг юм байна. Тэгээд та нар өөрсдөө хүсэх юм бол YouTube дээрээс ингээд яг энд байгаагаар хаях юм бол угаасаа ингээд гараад ирнэ. Гэтэ бүр яг нийтэд бол ил болгоогүй. Тэгээд угаасаа чамиг худалдаж авах боломжтой гэж ярьж байгаа Угаасаа энэ дууг худалдаж авдаг сайт нь энд байгаа байхгүй. Тэгээд сарын төлбөр инээ тэрээгээд та нарт энэ юмыг харуулж тэгээд IX-ийн бодлоор миний хувьд бол би ингээд энэ дууг худалдаж авах $40 гүйл юм байлгүй дээ. Гэтэ би энэ дууг угаасаа 10 секундын оруулсан болохоор копирайт над энэ дуун дээр бол үгүй. Гэтэ копирайттай байна. Энэ чайми дээр копирайт байхгүй. Яагаад гэвэл худалдаж авсан байна. Тэгээд хончин лавга гэдэг энэ бандих дээр бол копирайт байна. Гэтэ энэ пани мани гэд худлаа юм яатсан гэд яг өндөө уусаа пани аюусан.
Яагаад тэгэхээр та нарт одоо харуулъя л да. Энэ бол SpongeBob-ийн ай. Энэ хэсэг дээр copyright өгсөн байхгүй. Тэрнээс биш яг энэний эхлэлээр байгаа. Окей. Let's go гэдэг энэ дууны ай бол copyright аваагүй байхгүй. Би энийг мэднэ. Тий, намайг ингээд юмаа мэдгүй хүүхэд биштэй миштэй гэж ярьсан байсан. Тий. Sorry гэдэг би мэдж байгаа. Та харин өөрөө юм ойлгодог насан дээр байгаа биз дээ. Тэгээ чат явуулаарай. Хэрвээ худалдаж аваад чами худалдаж авсан шиг би ч гэсэн худалдаж авсан гэдгээ харуулаарай гэдээсэн. Тэгээд би чат бичсэн боловч харамсалтай миний чатыг ерөөсө хараагүй. Тэгсэн мөртлөө тэр нэг охин ястан я чамиг чинь банкын дундаа ашигладаг аяыг ингээд ханчил лавгаа ингээд хусцсан байна гэгээд. What? Бас сүлд орсон хоёр бичлэгийг та нар угаасаа мэдж байгаа. Frank Cole бол угаасаа дэлхийд угаасаа байгаа хоёр ганц чами хийдгүй. Ойлгож байна уу? Тэгээ угаасаа та нар намайг муулна. Тэгээ чамиг үзий яддаг юм байж яагаад өрөөд байгаа юм бэ гэд ярьж ич болно. Гэтэ би үзий яддаггүй байхгүй юу тий. 2 сар нуус нийцэд би яг үндэ чамиг үздэг. Тий. Үнэн ч би. Яагаад үзий яддаг мэтэр 2 сар та бүхэнд төсөөлөгдөж тий бодогдож та бүхний уурыг хүргэж эхэлсэн эхлэлийн угаасаа би мэднэ. Угаасаа тэр эхлэлийн би өөрөө тавьсан хүн. Тий энэ дээр бол та нараас уучлалтгүй чи. Тий уучлаарай. Гэтэ чамигаас ягаад бичлэгэн дээр уучлалт гуйхгүй байгаа вэ гэхээр би бичлэгэн дээрээ чамигаас уучлалт гуйлаа гэж чами үзэхгүй байхгүй юу тий. Би өөрөө биеэр уулзж ийж чамигаас тэг ингээд буруу ойлгоцсон байна гэд уучлалт гуйх ёстой. Гэтэ та нар тэр сэтийн сахын лайв стримийг боддоо би хөдөөний мангар бацаа 3 гоё дуу хийдэг артистийн дунд ингээд тоон дотор үсэг ингээ гачигдсан ингээ яг юу хийхээ мэдэхгүй ингээ бэжсэн чинь шуух хажуунаас шимэл сэтгэлийн үгээ хэл. Би ингээд гахаад what юу хэлхээ гэдэг энэсийн чинь шимэл биш юм бол чами. Тэгэхээр би за ёстой гүү хизээч үгүй мөгүй ёстой гэдэг ингэж явахта одоо хардаа миний амнаас ингээд таяада ингээд шүл цацраад идэх уучлаарай. Хамаагүй удаан юм ярихаар ингээд шүл цацраад тэгмүү тэрийг хайрлах. Өөрөөсөө ингээд ярьж байгаагаар бол шүл цацардаг гэсэн. Гэтэ яг Тришна, шово, сэтэртэй байхдаа бол яг үнгээс чами алта түүмэ мэ юу гэж гэлээ. Би тэрийг үзэлтэй. Гэтэ яг энэ хэсгийг бол амар сайн санаад байгаа байхгүй юу? Чами бол түүмэ мэ юу гэж гэлээ. Тиймэрхүү ярихад ярьсан шүү. Энэ өөрөө худлаа булзааруулаад тэр үгээ булзааруулаад байгаа байхгүй юу? Энд дээр нь бол би чамигийн талд орно. Яагаад гэвэл үнэн учраас чами тэгж яалтчгүй түүмэ мэ гэж хэлсэн үнэн байхгүй юу? Тийм та нар угаасаа юу гэж бодох нь надад хамаагүй л дээ. Гэхдээ яг намайг муулвал муул, сайлвал сайл өөртөө л мэд. Гэт ингээд луга гараа ертүүлсэн хажуу талд хоёр хүн залуусаа клип катины ясто нэрэ гэт тэгэл тэрнээс хойш та нар намайг чамиг ясто түүмэ салаавч гаргаад тэнийг өхөн гэж ярьсан гэж бодоод байгаа. Яг үндэ би ясто гэдэг үгний араас түүмэ гэдэг үг хэлээгүй. Эн чинь ингээд салаавч болчих гараагүй. Чамиг ясто та нар яг үндэ салаавч гэдэг ойлгохгүй тий. Салаавч энэ биш. Салаавч чинь энэ вэ? Тий манай дуг цэцэг их чи харуулдаг энэ ба. Эн чинь салаавч ойлгосноо. За буцаад буу ихчээ либо ёо. Тэгээд та нар боддоо асуултаа сайн бод. Сэтгэлийн үгээ хэл. Би чамид сэтгэлийн үгээ хэлнэ гэж. Би чамид хэлэх сэтгэлийн үг байхгүй. Яагаад гэвэл би чамид тайртай биш. Хайшин би чами тайргүй гэж чами хайртай шүү. Лоо болохгүй сте. Эсэргээрээ бүр нөгөө чами тайртай та нар чинь зүгээр ч юм уу яхаараа чамиг миний хайрлдаг юм ингээд эсэргээр би алуулна шүү дээ. Тэгээд тэр үед жоохон олон хүмүүсийн дунд ингээ хөөрцөн байсан минь л алдаа болсон. Тэгээд тэр хүмүүсийн буруу гэж ерөөсөө байхгүй. Миний л буруу байгаа. Тэгээд тэр дээр бол намайг уучлаарай. Тий намайг уучлаарай. Гэтэ чами бол угаасаа үзэхгүй нь ойлгомжтой. Тий ямар ч тач иймэрхүү юмнууд болж өнгөрсөн сүүлийн 2 сар. Тэгээ энэ сүүлийн 2 сар нууж явсан, тээж явсан энэ их зүйлээ IX-ийн стримний ачаараа одоо ингээд та бүхэн дийл болгоод ингээд энд нь эцэслэгч байна. Тэгээд IX-ийн хэлсэн юмнууд дээр те ингээд угаасаа тэр хүний үзэл бодол тэр хүн найзыгаа өмөрж ин чинь зөв. Тэгээд та нар ч гэсэн
Ингээд чаймыг өмөрөөд ингээд чайми бол гоё, чи бол муухай гэж хэлж болно. Тийм зөв. Тийм надад дуургүй бол ансап хийгээд үцгэл бололтой та нарын сонголт. Би харин бичлэгийг хийн. Энэ бол харин миний сонголт. Энэ чинь миний л амьдрал. Би алдна уу байна уу? Би хүнийг хараа нү, хүнд хараалгуулна уу? Тэнэг байна уу? Мангар байна уу? Хөөцсөн байна уу? Эвдэрсэн байна уу? Энэ бүхэн зөвхөн миний л амьдрал, окей? Тий. That's fine. Гэтэ яг сүулт нь гэж хэлэхэд та нар ингээд чаймыг мянга өмөөрлөө, мянга ингээд тайртай байлаа гэд. Юу та нар чаймигийн төлөө амьдраагүй шүү дээ. Та нар өөрсдөө төлөө амьдарч байгаа шүү дээ. Та нар мянга намаа өмөөрлөө гэд миний төлөө амьдраагүй. Тэгээ би өөрийнхөө төлөө амьдарч байгаа. Та нар өөрсдөө төлөө амьдрах ёстой хүү. Хөөе. Ойлгож байна уу? Чами ч гэсэн өөрийнхөө төлөө амьдарч байгаа. Би ч гэсэн өөрийнхөө төлөө амьдарч байгаа. Жирийн л хүмүүс. Яг оо IX-ийн тал дээр бол надад бол жоохон сонин санагдсан. Хэдийн найзыгаа өмөрж байгаа ч гэсэн ямар ч тийм баримтгүй юмн дээр намайг ингээд чаймигаас дуу хусцсан байна. Бүр ингээд чаймигийн бичлэгийг үзэж хагаад ингээд таслаад ингээд оруулсан байна. Энд чинь тэгээд хулгайч гэд цор ганц би хулгайч болов. Тэвэл байна. Тэгээд энэ бичлэгийг тэгээд ойлгохныг нь ойлгох байх, ойлгохгүй нь ойлгохгүй байх. Тэгээд энэ чинээс ямар нэгэн хэсгийг таслаад рил болгоод оруулдагсан уу, стори дэтгсэн үү надад бол хамаалал угаас одоо ингээд өнгөрсөн бүх зүйл ингээд энэ өдөр ингээд дуусгээд тэгээд цаашаа бол би угаасаа өөрийнхөө бичлэгүүдийг оруулна. Та нар намайг шүмжлээд мянган нэмэр байхгүй. Угаасаа би өөрийнхөө амьдралаар амьдарч юм. Тэмэлэн. Тэгээд чамд би дургу биш, үгүй яддаг биш. Тэгээд дуртай. За тэгээд энэ бичлэгийг дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Энийг ойлгоод ойлгохгүй нь ойлгохгүй. За тэгээд За ингээд бичлэг маань дууссан байт юм аа.